Сонсогч үзэгчдийн өнөөдрийн амар амгалан дахиад Дэлхийн монголчуудын Эмжил радиогийн Янаг явах шууд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2021 оны 3 дугаар сарын 15 гараг 2021 он гарсаар 69 сонсон бол шинэ он гарахад 296 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваа саваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Янаг явах нэвтрүүлгийн 520 дахь удаагийн дугаар ийхүү эхэллээ. Нэвтрүүлгийн шууд эфир толгойд хүсэлтэд эрхэм сонсогч тань зориулж эфирийн 77 38 83 утсыг 17 цаг 30 минутад нээж сонсогч тантай холбогдох болон нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар доктор Унагийн Мала Моло хүүхдийн гарын шингэн савн болон хүүхдийн шүдний хамтран ажиллаж байгаа. За мөн Golden Go бишколад хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай Янагийн нэр Мартин 10. Мартин дуустал. Шинийн 3 гэж байгаа шиг л дээ. Мартиг ярихгүй өнгөрөөж огт болохгүй. Ийм мөлчөртэй сэдвийг зүгээр. Мартин 10 гэдэг нь яг юу гэсэн үг юм? Мартин 8 гэх юм бол чи Мартин 8 өнгөрсөн шүү дээ гэж хэлэх байсан байхгүй. Тэгээ би Мартин 8 байсан гяс засаад 10 болгоцсон юм да. Тэгээд яг юу ярих юм бэ? Тэгээ Мартин 8 наа Өнгөрсөн баярыг ярина тий. Тэгвэл Мартин 8 гэл хэлж байна. За ер нь бол хөтөлбөр дээр 8-аараа л байгаа л да. Тэгээд юу Мартин 8-аар өчигдөр бид нар нөгөө нэг ирчүүдэ гэдгээр штэ тийм ямар бэлэг өгсөн бэ гэдгээр ярьсан байхгүй юу. Тэр өнөөдөр эрэгтэй эмэгтэй аль тал нь яаж баярлсан бэ те яаж тэмдэглэсэн бэ янатай юм тохиолдуу арай очиод гүйччихэд аана кренана үдчихээгүй за. Тэгээ нуугаад арцсан бол яа надаа таад Үдсэн шүү дээ. За хаа би зэгээ айл намар үдсэн шүү дээ. Харин үдсдэг үхээр л тэгэхээр л үдсэн дээ. Одоо та тэгээд бүр хашаах өөрийгөө яг юм барьж өгч чинь те. Цаан хувцастай хүмүүс аваад ирэхээр ороод ирэхээр юу гэх вэ? Тэр нөгөө намар үдсэн юм аа. Ах намар үдсэн шүү дээ би нөхөө. Манай хамт олон гэрчлээ. Бид нэр бултаараа явсан гэдэг. Үдсэн. Яа ах эсвэл юу болсныг мдээгүй байгаа юм уу? Магадгүй. Харин тийм л юм шиг яг мэдээлэл соцрогдсон явж байгаа юм байна. За тэгээд Мартин 8-ны талаар ярилцсанаа. Манай гэр бүлийн хувьд яг өдөр босод өдөр шил өнгөрсөн байхгүй юу? Харин манай хажууд дэлгүүрэгч айгүй лаг баярлсан юм шиг байлээ. За яасан? Намайг орсон чинь Шаас ухтаа өвччихээд байна. Үгүй эмэгтэй хүн чинь нэг өөр тохиолдсон аж аргалтай зүйлээ нэг ярихгүй л аман захнаад байдсан шүү дээ тий. Тэгээ яг тэрийг надад ярьж өгсөн байхгүй юу. За чи яаж баярлж ийн гэж эхэлж байгаа л өөрийгөө баярлсныг яриад заяа. Гэснээ явстанда тойр ч уг аюу хөөрх бас шүү дээ. Бас бид хоёрыг хавжуулаад чамаа яаж баярлуулаа гэдэг. Ингэсэл юм байлээ нөхөр нь 3 газрын цэцэг хүргэлтийн газраас 3 удаа дараалаад нэг өдөрт штэ цэцэг өгсөн гинэ. Тэрийгээ яриад. Хүүшээ тэгэхэр чи ярихаас өөр яах юм бэ? Яриад тэгэл яах вэ? Тэгээ тэрийгээ би сонсохын тулд тэгээ сонсож исэн чи тэгээ чи ч гоё баярлах байхаа. Игч нь бол ингэж баярлалаа гэж. чи тэгэл уутанда төмсөө хараад. Ачаар гоё төмсөө гайдаа. Сүм аваад за одоо цайгаа чанж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн аннотац гэдэг лөө продюсераа мөнтэй. За яаж баярлав? Хэнийг баярлуулав? Ямар үлэг авсан бэ заяа? Төмс авсан юм уу тэгээд? Төмсөө хоёр авсан юм уу манай? Би тэгж байдаг. Юу байлгүүдээ залах. Ер нь бол чамд ер нь өнгөрсөн юм байна те. Тий надад өнгөрсөн. Тий. Чи яаж баярлах гэж байна? Тэгсэн би хүний өнгөрснийг сонсож баяраа өнгөрүүлээ. Яг гоё юм билээ эмхтэй хүн чинь тэгэл угаасаа тэргээ хилж ижил ингээд сэтгэл нь ханаад байгаа байхгүй юу? Тэгин. Тэгээд нөгөө нэг одоо жишээлбэл магадгүй ингээд яг ингээд баярсан байж исэн чинь чи магадгүй хамгийн түрүүнд орж ирсэн ч хүн нээж болно шүү дээ. Хин нэг нь тэр чинь бүр гаргаж ярихгүй л болдгоо байхгүй юу? Яг тэгсэн байж шүү дээ. Би бол сайхан унтсан. Унтна гэдэг бол миний хувьд бол гайхамшигтай сайхан баяр. Би нэр баяраа тэмдэглэдэ ороод шин очиж. Та нүдийг чи яаж баярлуулсан? Би хоолнд л орсон. Хоолнд орсон тийм. Мөөги. Би нэг цэцэг нэг Рафаэл ойлоо тэрнээс авч өгсөн тэгэл болоо. Тэгсэн мөртлөө өөрөө хоолоо игээл. Би бол хоол хийж чадахгүй тэгээд. Манай би 2 жилийн өмнө хоол хийж өгсөн байхгүй юу? Тухайны хоол шиг муухай авч. Тэгээд ингээд ихнэр идэг байхгүй юу? Тэгэнгүүт хүү ингээд амсчаад минь. Би хоолны материалаар хоолоо. Тэгэхээр нэрээс өч тэгээд ер нь эвлэрсэн. Хоол хийх гээд чаддгүй учраас
Хөөе чи хардаа мөгийн юу зүгээр л ингээд уламжлалт ямар нэгэн хоол ч юм өөр хийж чаддгаар бодоотой урам урагч гэсэн юм хийц юм уу эсвэл бүр ингээд чадахгүй ч гэсэн ингээд сэтгэл зүрхээ гаргаад YouTube-ээс ингээд цоошоо мөгийн чи тийм сэтгэлтэй өнгөж бодчих. Тийм хийж байгаа. Мөгийн юм бэ мөгийн чи. хэрвээ чадахгүй Удаатай шүлөөч хийж чадах байсан. Оо за. YouTube-ээс ингээд цоош нь хоол тий солонгос хоол моол ингээд хийгээ тий тэр нь амтгүй болсон ч гэсэн хамаагүй тэр нь сэтгэл нь айгуу гоё ахгүй юу. Тэгээд идчих юм уу? Идэн. Чи дараа жилийн мартарны тэгээд үзээрэй заяа. Йоо би бол амтгүй хоолыг би яагаад ч идэж чаддгүй шүү дээ. Мянга сэтгэлийн бодоод Солонгос хоолнд амтлагч болохоор бараг амтгүй болдгоо байхгүй. Тий ер нь бол тийм магадлал их өндөртэй. Манай гэр чинь тэгээ өглөө босонгуудаа би дэлгүүр орч нөгөө их чинь баярлсныг сонсчоод нэ гэртээ орж ирээд хоолыг хийгээд мөрөв янз бүрийн юм уу. шууд даалгавлал төвсөж идэв. Хүн ингэж баярлж байгаа. өө тийм чи би таад хамт явж ирсэн. Тэгэл нөгөө их чинь таарч гоё хасаад чи баярлуулах байлгүй дээ тий. Яа, тэ манай нөхрөөс лаг цэвэрлэгээ гэдэг чинь надад цэвэрлэгээ хийж намайг баярлуулаад би сайхан хоол хийгээл тэгэл аав ээж нарыг ирж гоё хоолоо хийж идэл тэгэл сайхан өнгөрсөн. За. Гоё цэвэрлээд гоё хоол хийж идэл. Тэгээд нөхрийгөө усанд оруулсан уу? Нөхрөө усанд дараа. Яагаад тэр арди билээ шүү дээ. Номролт гэж. Тэгээ одоо ингэ дахиад шинээр том яа. Гоё. Усанд оруулж байгаа номорч өгөө. Тэрээ цэвэрлэвчээ тэгээд дараа нөхрийгөө усанд оруулаа. Тий. Гоё хийж идэл. Тий. Өөрсөөгөө бэлгэрээ. Өөртөө хамгийн том бэлгээ өгөөлаа гэдэг. Яг нэг юм тохиолдол болсон шүү дээ. Нэг дуучин заяа. Олны би нэрийг хэлээд яг одоо ч дуулдаг. Амар тийм хинэггүй хийгүй яриа тийм байна. Бүсгүй байхгүй дуучин юмхтэй. Эмэгтэй юм. Тий. Тэгсэн чинь зүгээр ингээ явж нэг реклам өгөхгүй өөрийнхөө тоглолтын реклам. Одоогоос 7-8 жилийн өмнө. Тэгсэн чинь ингээ нэг төлбөр тооцоо гэдэг. Оо яг хөө би ярил төлчих. А тэр нь дуулыг Тэр дуулыг Би ирдэлч. би нөгөө реклам би ингээ 4-5 хүн байгаа шүү дээ. Захирал байгаа нөгөө тоглолтын реклам хийх гээд тэгэнгүүт ингээ бүгдээрээ царайгач болоо. Тэгсэн чи өөрөө тгий тоглолтын гинэ хүмүүсээр юм. Гэхдээ одоо тэгээ би ч одоо бүсгүй хүн наад ч мөнгө төрөх жоохот. Яг хөө би ярил төлчихнө. Тэр бол ингээ хүмүүс ингээ өөрөө ингээ дараа нь инээгээд яриад байгаа байхгүй кофе уугаад ингээ хэлэхэр хүмүүс ингээ их их гэрч болоо гэж. Тэгэл инээжнэ дуулаад өгчөө. Гоо гэхдээ угаасаа нөгөө нэг одоо ингээд шинэ жил мэл ингээд хөтлөгчтэй хувьд ч тийм бид нар ч нөө халтуурны цаг хэлхэлээ гэдэг. Манай хөтлөгчд чинь гэж байгаа. Тэнгүү тэр чи айгу муухагаар бие үнэлэх цаг ирлээ гэдэг. За манай бие үнэлэх сенсор эхэлсэн шүү гэдэг. Гэж ярьдсан байлээ. Оо бом бие үлдчих. Яг муухай нэр байна. Тэрнээс нэр би л номинго орд байсан бол бүх бэлэг номрол. Одоо зэргийн баяр боллоо. Та миний оронд гээд ах юм байхгүй зөв гэртээ ороод номорч болно ш та. Эхнэр л надад номроо. Би номроод явах гэж. Хөөх ямар гоё юм цэцгийн дэлгүүр олон байсан бол тоор наах байжтэй гинэ. Одоо тэр нөгөө нэг 3 цэцгийн дэлгүүрээс 3 мэл. Тэгэхэд нэг дэлгүүрээс нарай нэг цэцэг ирээгүй илүү дээ. Тэгэхээр бүр 3 дараалж ирсэн гэсэн. Ямар гоё юм бэ? Гоё. Гоё маа гоё. Зөө. Тийм хүн байна. Тийм өнгөрөө хүмүүс байна. Саксоо яа. Өнгөрсөнд нь үлдээ ирээдүгөө яриа гэдэг. Наа чи эрэгтэй хүн бэ? 18 ярих гэдэг байхгүй юу? Бэж. Угаасаа ярина. Март чинь яадаг баяр үлээ дээ. Эрчүүдийн хоол хийж гэрээ ажил хийдэг баяр илүү гэнэ. Гэтэ нэр наав хүүхэд байхад бол яг ингээл ээж аамаа тэр нөгөө Мартин 8 тэмдэглэх гээл банкад гэж ярьдаг тэр үед. Тэгээ байгууллагын банкад гэж ярьдаг шүү. Тийм үү? Тий, тэгэн гут дандаа ирчүүд нь ингээд төрүүлээ согтцоо. Тэгээ хүүхнүүд чирээл. Сумын төв тэр банкад тараал явахаар тийм л болдог гэсэн. Банкад гэдгийг оршуулвал нийллэг. Тэгээд банкад нь манай үе дээр ирэнгүүт нийллэг болоод ангийн нийллэг болоод одоо бол шоу удах гэж ярьдаг болсон шүү дээ. Манай огш нэр Тэр үед тэгээд банкет ч юм. шоуч. Мөн үү? Харин Тий, Мартин 8-ны банкет гэл айгүйх хийдэг гэсэн байгууллага.
Намаа яасан муухай зан гаргачаа хүний хүн битгий хэлээрэ гэсэн юмыг эфирээр цацаад байна. Үгүй тэрийгч баг татах тусмаа гоё яах вэ? Харин чи бүр Монгол орнд дэлхийд даяар затчих штэ нүгрийг нь 3 удаа цэцэг явуулсныг. Гоё. Тэгтээ гоё. Ийм юм ч угаасаа гоё штэ. Гэтэ нэр тэр хоёр суугаад тэр удсан юм бол. Судалсан дээ. Хэд орчим насных вэ? Чи ихч гэхийг бодоход тий ихч 30 40 гарсан. Хүү тэгвэл удацсан байх штэ мөөгий. Харин тийм байна. Үгүй шид хосод чи ядсан шүү дээ. Тэр хоёр ихтэй тий удацсан бол Уржигдэрнд гэрэлсэн ч гэж байна шүү дээ. Тэгээ миний судалснаар бол олон жил бэлэг өгөхгүй байж байгаад нэг дор бэлэг өгсөн юм шиг байна лээ. Өө за. Бас судлаа. Ярeenийхээ өнгийг хажиглах юм бол тэгээд эсэ шүү. мөөгийн яагаад эргчингүүдийн гинэ эргэжтэйчүүдийн биш эргчингүүдийн нэр хүнд унгаад байна. Би бол ахлах тогоочтой гинэ даах гэдаш. Энэ тэгээд би ахлах тогооч биш би галтгоор орхоос ч айдаг. Тэр үтэл хоол гой хийдэг ирчүүдээс би айдаг. Үгүй яддаг гэж. Эргчингүүдийн нэр хүндийг унгаасан. Тэгээд юу яадаг штэ мөгийн нэг хүмүүс ингээд нэг агаар салхинд гардаг штэ тий. Тэгээ нэг тийм нэг хоол хийдэг хүн байдаг штэ. Нэг шорлог морлог хийж мэгээл тий нэг тэгээ ирчүүд. Тэгээд дээрээс нь тэр хүн гитар тоглодог бол бүр алдаг аахгүй юу? Тэр чинь тойроод хүүхнээс сууж муугаал тий. Хийсэн шорлогын захиад бийсаа дууг сонсоод чи тэгэнгүүт Гүй яг хөө тэгтээ чаавс гитар тоглолтоо явахд харахаас шатах юм биш тэ одоо явахд. Хэдэн хүүхнүүд тойроо суух юм биш тэ? Мөгийн хатаарч байгаа. Тийм байна яг энэ бол атаргалын нэг хэл. Би тэр юу шарлаг ихээр би ингэ сивж өгдөө шин. Тэр чи хийж байгаа хүн өөрөө сивчдээ штэ. Би бол айгу гоё сивнэ. Тэгээд болоо. Гитар тоглож чадахгүй. За манай номегийн усанд оруулах одоо энэ хит болж байна. 18-нд эхнэрээ усанд оруулнаа. Бүр зөрөл тавьсан биз дээ. Хоёрсанд оруулаад. Тэгж болох юм бэ нэрээ тэг ингэ нэг юм бас нэг байна дээр нэг ганц тэг лаа маасаад лага унгаад үлчихгүй л. Комментэн донд нэг нөхөр Францаар л юм шиг байна гэдэг баахан гадаад өргөчөөд ингэ явуулсан байхгүй юу? Тэгсэн чинь нэг хүн доор нь what you doing here? Яасууч. Хэрвээ лайка гадаад байдгаа. хашаах ямар дараахан болцсон гинэ. Хашаахаа та нэг юу яал та ямар нэг юм хийлдэ. Юу хийх үтэ. Тий Мартин Авин чинь тэгэл. Танд одоо энэ олон жилийн турш их олон ч л март тэмдэглэж өнгөрүүллээ дээ ах байна. Ямар нэгэн яанатай зүйл тохиолж байсан Мартин 8 байна уу? Байхгүй. Хүй хамтаа хийхгүй. Хөөе болсон шүү дээ. За яа. За. Яа, манай хамтран ажиллагч Мада Мола. Аха вэж да цагаа хэлээд гэдгөө. За Улаанбаатар хотод 17 цаг 29 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Мала Молог ярихаар болцсноо тий. За доктор Унагийн Мала Молог хүүхдийн шүдний олон гарын хөөсөн сав хамтран ажиллаж байгаа. За Хөөсөн сав бас хүүхдийн хөөсөн сав гэж шүү. Тийм дээ аха. Тийм байна. За шүдний он бол жацраган жимсний тааламжтай амттай, чихэр ороогүй, цэвэр ургамлын найрлагатай, шүд зооролтоо сэргийлнэ, бойлны өрөвслөөс хамгаална, бактери эсрэг үйлчилгээтэй Европ стандартыг хангасан гэж. Яг надад ингэ урдаар уншиж чинь тий. Яг ингэ унших гэсэн чинь урдаар. Та тэр бактери устгахтай хөөсөн савыг унш. За огонд би яг энэ нэг л унших гэж За байна. ха би уншиж шүү тэгээд. Хортойшгүй. За бактери устгахч гарын хөөсөн сав, хүүхдийн гарын сав. За хүүхдийн гарыг хураашуулдаг, чийгшүүлдэг гэн. За онцлог нь хөөсөр гардаг нь хүүхдэд хэрэглүүлэхэд илүү амар байдаг. За бүх насны хүүхдүүдэд зориулагдсан. Бактерийг 199% устгах нь цэвэр байгалийн гаралтай бактери устгахчтай гарын арсыг ариутган чийгшүүлнэ гэж байна. Намайг нэг тэр анхных нь ядаж нэг 5 ширхэг юмыг үлдээчихлээ. За намайг ирээд. За борлуулах цэг бол бүх сүлжээ супермаркет дэлгүүр зах бөөний төвөдөр борлуулагдж байгаа. Тэгээд Мала Мологийн маань хошуу бас өмнөхөө жижигхнийг бодвол айгүй гоё дарахад амархан хөөс нь хурдаж харагддаг болсон Энэ байлээ. алга байна. Утас
За мэдээлэл авах дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бол та 88 80 10 43 73 80 10 43 утсаар мэдээлэл аваарай. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар олон улсын ICO 9001 ICO 14 техник стандартуудыг үйлдвэртээ хэрэгжүүлж 30 гаруй жилийн түүхтэй Монкрем компани үйлдвэрлэдэг Мала Моло хүүхдийн органик шүдний болон бактери устгагчтай гарын хөөсөн саван хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай Янагийн сэдв Мартин 10. За ингэнэ Мартин 8-нд эмэгтэйчүүдэд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүн Мартин 18-нд л үзэндээ гинэ. Ямар амар хариутай бол бариутай гэж явдгийн гэдэг байхгүй. За Улаанбаатарт 17 цаг 31 минут болсон. Яг энэ цаг мөчид манай шууд эфирийн утас 77 38 ус маань нэгдлээ. Эхний сонсогч 9191-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. Angel Radio. Бэнэ. Холбогдсон шүү. За. Амар ямдаарч штэ. Тэгээ бүр холбогдсноо ч мэдгүй яагаад вэ нүггүй юу? Мэдгүй байгаад штэ. Хамгаалчлаа энэ ч одоо. За арай минь төргий Мартин 8-ыг хэрхэн яаж хэнийг баярлуулав? Яаж тэмдэглэв? Яг хөө тэгээд одоо нөгөө эхнэр бас нэг гадагшаа явсан хоригдсон байгаа. Тэгээ охиноор баярлууллаа та. За охиноо яаж баярлуулав? За яг охиндоо нэг цэцэг авч өглөө нэг би Тасарсан. За. Би л ав таслаагүй шүү. За юу яасан штэ. Надтай холбогдсон юм байна энэ. Тийм үү? Өчигдөр бас ингэсэн штэ. Охин хүүгүүд томорхоор лүд юм а. Юу авч өгөө мэдгүй. Тэгээ дунд нь ээж охин хоёрын дунд ингээд нөгөө хоол мол авч өгсөн гэсэн. За. Та нэрээ хоёр охиноо нэг охин. Хоёр охиноо баярлуул. Нэг охиноо баярлуулж амьдсан. Нэг нь амжаагүй явж. Нөгөө охин одоо танд байн үг хаях бах та тий. Шууд тэр ороонд үг хайж идэв шүү. Та ингээд нэг охинтой олцсноо тий. Би олцод их байсан. Тэр охинтойгоо л амьдраарай. Өвч хоёулантай амьдрах юм л та. Би бол шууд залгаал. За овгоо солиулъя. Түүх овгоо солиулчих. Манайхаа амар хатааргаа тэр 3 удаа ирсэн цэцэгнийх нь 2 нь андуурагдчихаагүй байгаа. За гадаадаас сонсогч холбогдсон шүү. Angel Radio. Бэнэ. Араминд. За Араминд. За хаанаас холбогдож байна хөө? Ирландаас холбогдож байна. Ирланд. Өмнөх хүн Өчнөө залгаад гараж ганц орлоо шүү дээ. За. Нэвтрүүлэлт ясаргаа тий. Ямар хотоос холбогдож байна? Дублинаас. Дублин. За Ирландд ер нь энэ олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийг нэг айхтар манайхан шиг ингэж сүр дуйлаантай тэмдэглэдэг юм уу? Яа тий ер нь? Яг одоо Англи Ирландд нэг эмэгтэйчдийн байдлыг нэг тэмдэглэдэг байхгүй. Ер нь бол нэг тийм юу ахгүй нөө Орос жоохон Орос нэг Советтэй нэг орнууд дэжтэй Пол Чех одоо тийм нөө зүүн одоо энэ зүүн Европ хүмүүс айгүй их тэмдэглэдэг. Сочи үед яасан болохоор энэ Ирланд Англи болохоор нэг тэмдэглээд байдаг. Энэ болохоор одоо нэг коронавигийн юу болохоор нэг хамаагүй баахан дэлгүүрүүд нэг хонгоогоогүй. Тэр бас нэг авуустай ч юм уу, алстай ч юм уу. Тастагва. Цэцэг авч өглөө нэг ихнэстэйгээ жоохон төсрөг. Яг нь өглөө их онцтой шинэ Корейн сериал үзээд. 3-4 орц өглөө босхгүй. Хүүхд өргөж өгөх нэг уурлаад нэг яасан. Тэгээ агуу 8-ны өглөө нэг жоохон уурлуулчаад нэг. Тэгээд яасан тэгээ үдээсээс дуурахгүй сар үдээсээс цэцэг аваад авчаа. Ямар гоё цэцэг вэ гэж хэлээд авналээ. Яасан аваа ийгөө дуурч. Тэгээд нэг тоорт морт аваад нэг орой нэг солонгос манай агуул нэг жоохон солонгос аваад идэх тустай нэг халуун аваад. За. Юу баг юм авчаагаад байхгүй зүгээр хийгээд шараад яасан. Тэр айгүй гоё утсан байлээ. Азар гэж. Азар. YouTube үзээгүй шүү. За. Цагаасаа зөвхөн бараг хийх юм уу тий? Тэгээ бас нэг юм хэлэхэд энэ 18-нд би өөрөө цэргийн хүн байхгүй юу? За. Цэргийн баяр болохоор цэргийн аль паасан хүмүүсийн баяр шүү. Яг гэвэл энэ төсөлсөн үүсэн ард дээр үүсэн байгуулсан 100 жилийн ой болохоор
энэ албыг үргэлжлүүлэн хааж ирсэн хүмүүсийн баяр байгаа шүү. Угаасаа Монгол цэгийн өдөр гэдэг болсон шүү дээ одоо. Тий. Тэгээ ерөөсөө цэргийн ардаар мөсөн байгуулсан 100 жилийн энэ тэгээ ямар цаалм хаасан бүх те цэргийн бүх хүмүүстэй ингээд баярын мэнд. Нэг холбогдсон дээр гэсэн шиг тийм. Энэ айгу ихнээс энэ чинь ихэлдэг шүү дээ. Манай айрам чинь. За 3 сар гараад бол март нэг ингээд математикгээд явна. Тэгээд 18-нд ягаад 19-нд шартаад 20-нд хээр гардаг байхгүй. Хээр гараад юу идэв? Оо хэрийн сургууль хэрийн сургууль би анхных байхгүй юу? За. 98 онд буудуулж ирсэн. Буудуулаад аримс гарчихсан. Оо ямар амар юм бэ тийм үү? Тэ намайг таних нь сонсон хүмүүс нь таних зөө манай нэг орчин сонсч л байлаа. Бараг бүгдэнд нь цэргийн баярын мэнд шүү манай онжуудаа. За. Та ч 8-ыг биш 18-ыг ярих гэж орж ирсэн юм шиг байна уу? Тийм ээ. За холбогдсон баярлаа. За ингээд 18 ямар ч ирэхгүй болов. Хашаа тийжээс өргөлзөөл яг ингээд ирэнгүүт нь би сандраад Монгол цэргийн өдөр болсон шүү дээ гэж хэллээ шүү дээ. Хэрвээ энэ ах цэрэгт явдаг байсан бол яг байсан бол харин тий. Өнөөдөр Мартин шиний 3 юм бол шиний 15-нд багтаж ахаад нэг цэцэг шоколад авах хэрэгтэй юм байна гинэ. За Улаанбаатар хотод 17 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Golden Gobi шоколад хамтран ажиллаж байгаа. За манай Golden Gobi бас шоколад ирсэн. за модон чихэртэй Модон чихэртэй. модон иштэй. Чигэртэй. Тэгээ дотроо хардаа энэ амтнуудын дүрстэй юм байна. Баавгай, туулай. Тэгээд энэ хоёр одоо юу юм? За тэр хоёр мэддэхгүй байгаагаа бит өрлөө яваа. За би туулайг нь баавгаа хашаагаад өгч. За энэ Тэгээ багуутай адилхан болохоор. За тэр одоо яг туулай. энэ хөө энэ ус нөгөө нэг За минийхээ гэхлээ өг. хэрсэн усны өхөр хэрсэн. Тийм үү? Тийм байна. Тийм байгаас Тийм үү яах? Энэ үү? Кенгуру юм уу? Яс цууц нохоо байна. Юу вэ? Тэр хувь яг адилхан шүү. Юу вэ? Айгүй юм бэ? Тий энэ яс цууцсан байна. Нохоо байна. Яг Гэхдээ шүү. амтлаад үзэлтэй тэгээ ямар амттай байх вэ? Кенгуру. Надаас тэгээ тул амт гэх юм уу? За Яа. энэ өстө хөөх юм байна. Magian Mongolia гэсэн байна. Нэнгүү тайм гоо шоколад. Хүүшээ би тэр нөгөө нэг бацуух дон руу Америкаас манай бүсгүүчүүдэд бүгдэнд нь гоё Golden Gobi явуулсан шүү дээ. Тэгээ тэрийгээ би ч нөгөө нэг өөрөө шоколад идэхгүй байгаа болохоор охиндоо өгөхгүй юу. Манай хөөстө бүү ямар гоё юм бэ ч гэж хэлсэн шүү. Оо ингээд стейж чихэр юм байна тий. Болгод юм уу гээ? Дотроо хүүгийн дотроо нөө пис гэд нөгөө бууддаг юмтай юм байна. Асуу. Тийм. Аман дотор бүр шаржигнаад За байна. энийг онгол. Open гэдэг байгаа шүү дээ уг нь. Үгүй харин миний хүмүүс Муу уурлахаар аман дотор бүр ингэ шаржигнаад байна шүү. За дэлбэрж ийн баха. Дэлбэрж байна. Тэр жах өстэй. Баярлаа. Юу шар гэдэг. За тэрийг бас мэдэрцгээе. За ингээд одоо ингээд бүр стейж чихэр шоколад. Тэгвэл энэ тэгээд одоо ямар үнэтэй юм бол? Мөкө. Тэнийг бол 7 жил хэвээр затлаа би Тийм байна. моточ Эсрэг юм байна тий. Йоо бүр хацрын хажуугаар хавтгаад. Ирүүгээр хавтгаад ёо. За одоо тэгээд чи нэг 7-гаад би нэг 7-гаад. Заавраад. Кокос. Тэ тэсрээд байгаа юм уу? Юу ч кокос тесэрч идэв. Тэсрэхгүй байгаа. Кокос яг маа. Бари. Кокос орсон тесэрдэг юм бас тустай байдаг аахгүй. Тийм. Намаа айгу зүв ярьчаа. Тийм үү. Нэр тесэрч. Аман дотор ороод тесрээд та баалж ийн. За юугаа яа. За уцныгаа дуур хэлж өг хашаа. Мэрэгсэн юм ярих шүү. Мэрсэн юм яарэ. 70 18 тэг 4 56. Дахиад нэг. 70 18 тэг 4 56. Дахиад нэг. One more. За ингээд өдрөлийн хамтран ажиллагчаар Golden Gobi шоколад хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай янагийн сэдв Мартин 10. За. Утсан бол тэгэж дэлгүүрээс цэцэг ирэхгүй байх уу? Хэдэн сар болсон л хосууд ах. Одоо ярьсан. Бүр төсөөлөхгүй шүү дээ. 3 цэцэг яаж өгөө? Гэхдээ за тэгвэл бас тэр нэг сонио. Нэг ширхэг сарнаа ирсэн юм уу? Нилээ эдэн ширхэг сарнаа 3 дэлгүүрээс ирсэн юм уу? Тэгээ би тэр их ингэ баярлж яхад нь те. Таны нэгээр насыг асуугаад ах юм уу? Асуу хэрэгтэй. Энд чи амар ёс зүг асуулт ч те. За дараагийн сонсогч 99.6 та дугаартаа сонсогчтой холбогдлоо. Эмжил радио
Оо сайн орой минь. За сайн байна уу? Орой минь. За. За хоол хийж гитар дурдаг нь байна уу? Хэнийг яаж баярлуулсан? Гоо эхнийгээ нэг өмнө жоохон гомдоцсон байсан. За. Тэгээ нэг үнэстэй ус авч гисэн чинь тэгээд авахгүй гэдэг одоо гологдсон. Аха. Уул нь ямар ус юм? Уул нь Улаанбаатараас нөгөө юу авч гисэн. Нөгөө нэг Батарны чи юу лээ? Лакости. Лакот. Тийм. За. Тэгээс одоохондоо авахгүй тэгээ байгаа газар байгаа тэгээ одоохондоо оцсон нацраа олдохгүй байж илээ. Матартай ус аваад өгч тэгэн шүү дээ. Тэгээ одоо бүр олдохгүй тэгээд одоо хоолыг гитар даваад яваад очин олдохгүй байна. Ааха. Дайрн дэхүүлгүй дээ тий. Тийм. Эхний чинь нууцаар төгсөөр хагаад дуусгацсан байв яана. Одоо аваад зүгээр нэг газар нуучих. Миннэж. Хаачин задлууд байгаа тийм. Уг харин нэг газар аваад нуучих. Тэгэхээр эхнэр чинь асуун. Яаж чав гэд. Тэр үед нь өөр хүнд өгсөн шүүгээ. Тийм харин тэр үед нь яада гэж дээ. Айн минь гэд гараад өгдөг. Нуучих хэрэгтэй. Тий. Одоо бол нуучих хэрэгтэй шүү. Тийм бай. За Яасан мэддэхгүй. Одоо тэгээд гитар тоглоод тэгээд эхнэрээ харагдчих тохиолоход димэл юм биш гитар тоглож тий. Бичтэй хоо тэгээд яах юм. Тийм ээ. Яг л тийм л болчиход байна. Хичнээн амттай хоолыгээ чирэг алгав. Тий энэ чинь ингээ энэ хоёр ойлгохгүй зүгээр хоолыг гитар тоглодог л гэдэг. Үу супер гэх. Ой, одоо эфэм дэмжүүлээд дуус тийш үү. Очлаарай. Өөрөөхөө. За, та сонсож байгаад итгэлтэй байна уу? Итгэлгүй заа чи ер нь сонсдгүй би машинтай явж болохоор. Би уцаа нөгч би уцтаа уучлал өмнөөс чинь гоогаад За тэгээ. тэгвэл. Тэгээ. За юу. За тэгээ. За. За, бүгдэн баярлаа. Зүгээр. Мөөгийг дээшгээ гүйцэн нэг эмхтэн мөөгийч сайхан номрох бах таа гэж. Бүр мөөгийг номрохаар шийдсэн. Байх та. Уг нь эхлээд тэр номердаг хүнтэй гээл эхлээд энэ номрохч номингоос л гарсан шүү дээ. Гэрээ ичил сэдвэн өгсөн шүү. За дараагийн сонсогч 89.11 дугаартаа сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Бэнэ. За Арай минь. Та нарт ч гэсэн орой минь түргээ. За баярлаа. Эмэгтэй холбогдсон. За яаж баярлах вэ? За хүүхдүүдээрээ баярлууллаа. Баярлалаа. За радиого баасгаад уцаараа яриараа шууд. Сайн уснаа. За. Ээжигээ очиж баярлуулсан. За. Тэгээд манайх ч голцоо эмэгтэйчүүд ажилладаг болохоор эмэгтэйчүүдээ баярлуулсан. Бид нэр бас намайг баярлуулсан. Тийм нөхөр маань хөдөө явсан байсан болохоор 16-тай 14-тэй 2 хүүтэй. 2 хүү маань бас нэг эмэгтэй хүн баярлуулах дайнаас болсон байна. За. Сайхан салат хийж өгсөн, хоол хийж өгсөн. Сайхан цай тэгээд ямар ч байсан нэг хайж очсон нэг эмэгтэй хүнийг баярлуулахаар дайны болжтэй л гэж баярлалаа. Ямар гоё байна. Та нэг байгууллагын захирал юм аа та. Харин тийм ээ. Тийм байна. За хамт олноо баярлуулаад буцаад хамт олон баярлуулаад. Би одоо бас ингэж ярьж байгаа. Хамт олдоо баярлуулаад. Тэгвэл хаа шууд захирал гэж мэдэрсэн. За гоё ярьсан байна. Хамгийн гоё нь манай нөхрийн багын найзууд ирээд. За. Нэг оспын коронавитой юм байгаа болохоор орохгүй гэж нэг хөөрхөн яг нэг бага насныхаа үеийг дуусаад уцаар дуудаад гараад ирээч гээ. Яар гоё. Тэгээд гараад ирсэн чинь айгуу гоё бэлэг өгсөн. Бас их гоё сонирхолтой, бас их гоё догтлмоор байлаа. Иймэрхүү мартан тэмдэглэлээ дээ. Гоё тэмдэглэж. Гоё тэмдэглэсэн байна. Ичнэж бэлэг авсан, ичнэж. Гоё юм аа гэдэг. Таач гоё барилсан юм байна да. Тийм үү тэгээд яг хамгийн их яасан юм яг мэдээж нэг ээжигээ баярлуулах сайхан байсан. Хүмүүс баярлуулахаар хүн чинь бас өөрөө баярласнасаа илүү их юу яадаг штэ, кайф авдаг штэ ер нь бол. Тэгээд баярлаад тэгээд хүүхдүүдээ бас 2 хүүгээ бас нэг сайхан намайг баярлуулж байгаа юм чинь дараа нь ирээдүйд нэг хүний нөхөр боллоо гэхэд бас нэг эмэгтэй гомдооч хоргүй баярлуулахын дайны ийм хийсэн нь бас их айгуу сэтгэл өндөр байна.
Тийм юм байна. За таач баг пологтгоо шахсан юм байна уу? Тэгэж төрөл юм. Харин нэг сэтгэлээрээ хүн чинь бүр полог гэсэн штэ ерөнхийдөө. Тэр манай нөхрийн хоёр найз бүр үнэн хөөхөндөө тхүү бүр нэг хүн дуудаад байгаа штэ. Наад чинь супер байна. Тийм байна тий. Нэр орсон дуудуулаагүй ямар олон жил болсон юм бэ? Тийм байна. Багын найзууд гэдэг чинь тэгээд ерөөсөө багын хараад насан туршдаа дууссан юм ба шүү дээ. Тийм байна. Та бүр өстө тэр номын доотлын дэлгүүрийн худалдагч ихчээс илүү гоё юм ярьлаа шүү дээ. За айхаас ихтэйс баярлсан байна. Тийм байна. Бас өөрийнхөө хүүхэд өсгснийхаа бас юг үр шимийг хүртээд юм уу те. Ямар нэгэн юу ч модохгүйгээр нэг ая хоол хийж нэг их нэртээ өгч чадахгүйгээр хүү хүмүүжүүлж байгаа биш. Та тэгээд дуудахаар нээж гарахгүй гэхгүйсэн. Нээж гаргадаггүй. За баярлаа. За намайг ирлээ өстөж гэсэн өнгөрсөн ч гэсэн Мартин 8-ны мэндийг хүргэе. Баярлаа. Ямар гоё. За. Та бүхэнд амжилт хүсье. Та нар үнэн цаг шүү. Баярлалаа. Амжилт хүсье. Бас нэг нэгтгэж байгаа хамт олон танайхан шүү. Оо ямар гоё. Насны хүүс хамаарахгүйгээр ер нь бүх хүмүүс машинд ороод танайхыг тавьдаг байх гэхэд би нэр 100% итгэлтэй. Яг бүр саагчлаа. Баярлаа. За баярлалаа. За. Нэр үнэхээр хүн баярлуулаад сурцсан юмхтэй байна. Тийм байна. Гоё ч үг хэлж чаддсан байна. Урмын гоё үг хэлж чаддсан байна. Ийм хүмүүс ховор шүү бас. Тийм өстой гоё. Өстой үнэхээр яа би бүр догтлоод байна. Намаа чи ганцаараа сайхан баярлсан уу гинэ намаа. Хариул. Сайхан баярлаа. За ингээд за цэргийн баяр яасан гоё комент байна уу? Одоо бүх хүүхнүүд цэргийн алба паасан юм гэх юм байна л дөө гинэ. Хөшийн нэг хүүхнүүд цэргийн алба болоод тоор нөр шилдэг пост болгоод явуулаад тэр яг яасан бэ юу? За шилдэг пост ч юу юм бэ? Тооны шилдэг пост. Ямар пост гэдэг вэ? Тренд. За уучлаарай. Нэр 18-нд ингээд төрөд ирэхээр чи ямар зэрэгт явсан юм уу? Чи ямар зэрэг юм уу гээл. Тэгэл болоо шүү дээ. Би аюу олон жил энэ үгийг сонсч дээ. Мэдээж муухай л би ч угаасаа тоодчихгүй. Эхний ганц хоёр үг сонсоод тэгээд тэрнээс нь угаасаа би тэмдэглэхгүй шүү. Би 18 тэмдэглэдэггүй шүү гэдэг. Би тэмдэглэдэг шүү. Мөөг тэмдэглэдэггүй юм байна. Би тэмдэглэдэг зэрэг биш гэсэн би тэмдэглэдэг шүү. Энэ үрээд өнөөдрийн манай Янагийнхаа нэвтрүүлгийн маань 5 гарагийн 510 дахь удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Нэвтрүүлэг даваа лаваг баасан гарагийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа бол давталтын дугаарыг шөнийн 3 цаг 15 минутад Амжилт радио 88.3 төлөвлөгөөнөөр хүлээн авч сонсоорой. Мөн нэвтрүүлгийн YouTube хуудаснаас Амжилт радио гэж хагаад нөхөж үзээрэй. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 12-ны баасан гарагт 521 удаагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай. Янаг яах вэ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийн амтыг Монголдо Golden Go бишглаад хамтран ажиллалаа. Янаг яах вэ нэвтрүүлэгтээ Mala Mola брэнд хамтран ажиллалаа. Утас 80 10 43 73. Янаг яах вэ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ. Хаш мөнхөд нэмт. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3